рад пригласить на эту сцену нашего друга, человека, которого мы встречаем здесь уже не первый раз. Это человек номер один в компании, мистер Джо Эйбл. За энэ тайзан дээр компани номер 1 Джо Эйблийг урьж байна. За би энд ирсэндээ маш их баяртай байна. Би одоо жил болгон баг нэг удаа за баг 2 удаа ирэхээр төлөвлөж байна л да ингэж. За тэгээд жилд нэг удаа ингээд Раста хамт ирэх баг. За таньдаг болон шинээр харж байгаа энэ хүмүүстэй баяр хүргэе. Маш их өндөр сэтгэлтэй байна. Сүүлийн 4 жил бол маш их гайхамшиг таяллууд хийлээ. Дандаа сайхан байсан. Заримдаа бас их муухай. Зүрийн унд босолтууд байлаа. Харамсмаар зүйлүүд гарч ирсэн. Хамгийн гол үр дүн нь бол амьдралын маань тэр чигт нь өөрчлөгдсөн. Би маркетинг бизнесээр ажиллаж байхдаа маш их зүйлтэй тулгардаг байсан л да. За бусад компанид бол би ингээд өглөөс ирчээд энэ миний амьдралд маш их сонин зүйл тохиолдож байна гэж боддог байсан. За биткойныг эхэлж байхдаа энэ шинэ зүйл байлаа л да. Биткойныг ярихлаар л энэ одоо компьютерийн хакерууд шиг л ойлгодог байсан. Хойд бол компьютер яаж ажилладгийг хүртэл зарим хүмүүс мэддэг байсан шүү дээ. Мөнгө яаж бүтдгийг мэддэггүй байлаа. Гэтэл биднээс нэг шинэ валютын талаар яриад эхэлсэн. Яг миний энэ 3-4 жилийн өмнөдөө байсан шиг байдалд бол та нар бас орж үзчихсэн байна. Бол энэ биткойны талаар маш их олон хүн мэддэг болсон. Анх удаа биткойны талаар их сонин ярьцлага болсон л доо. Рас ингээд презентац тавьж байгаад 2-3 цаг явуулдаг байсан. Маш олон хүмүүс одоо төгсгөлийн үздэг дуусгадаг байсан. Рас тэгээд 10 минут энийг харчаач тэгээд эрийг 3 цагийн дараа тэгсэн чинь асуудлын гол нь бол хүмүүс ойлгох хэрэгтэй. Толгооноос дараа нь зүрхэнд ор. Хүн ингээд тхийг хүсдэгтэй магадгүй ингээд мэдээлэл бол маш их хүч ойлголт өгөхөөргүй тийм мэдээлэл багаар ингээд суулцаад ирэх юм бол та энэ бизнест байгаа хүмүүсийг анзаараад ажиглаад ирвэл хамгийн ухаалаг хүмүүс хамгийн их баян хүмүүс байна. Өнөөдөр ярьж байгаа зүйл бол 4 жилийн ярьж байгаагаас маш өөр болсон байгаа. Би гэртээ хамгийн сүүлийн презентацийг 6 сарын өмнө хийсэн. Би бол 5 минут зарцуулсан л да. The venture capital money involved and how much bitcoin a potential you can have. Та яг үнэлэгчийн багцтай бол танд ямар боломж байна гэдэг ингээд энэ презентаци хийсэн. Тэд биткойн-ны талаар 4 жилийн өмнө сонссон байсан. Цагийн дараа гайхамшигтай энэ яг үнэн үү боддуу гэдэг 4 жилийн дараа 3 жил 2 жилийн дараа өнгөрсөн жил би байсан. Та түүхээ ингээд байнга ярих юм боломжууд байна. Тэр түүхийгээ байнга ярьж явах хэрэгтэй байна да. Энэ түүх бол таныг баян болгоно. Та бол хүмүүсийн амьдралыг өөрчилнө. Саяхан Раста битэрийн хийж байгаа ингээд хүмүүсийн амьдралыг өөрчилж шүү гэдэг ингээд ярьжлцсан л да. Сүүлийн 4 жил одоо бид яг юу бүтээвэ гэдэг маш их тийм гайхамшигтай. 10,000 хүмүүс дэлхийд даяар мөнгө олж байна. Ингээд залхуугаасаа болоод мөнгө олоод байна. 10,000 хүмүүс бол найз нартайгаа ярьснаар яриагаа үргэлжлүүлээд л байна. Тэгээд энэ боломж бол дараагийн 3-5 жил ч гэсэн үргэлжлэнэ. Расын зорилго тун удахгүй биелнэ. Би одоо ингээд цаасан дээр тооцоо ихэд маш их цаг зарцуулдаг. Бичгэд энэ зааланд байгаа хүмүүс бүгд койт бол танд бол маш их том юмны үзүүрээс бариад авсан гэж болно. За 10,000-д одоо 100 биткойн байлаа. За тэгвэл нийт биткойноос тэнд бол маш ихийг өөрсдөө авцсан гэж ойлгох хэрэгтэй.
7.5 сая биткойн олборлогдсон. 3-4 алдагдсан байна. 5 сая нь бол одоо хин ч өгдөггүй тийм хүмүүсийн гарт орсон байна. Биткойны сатошид бол 1 миллион байдаг. 10 сая эргэлтэнд байна гэж бодох юм бол энэ мэдээлэл та нарыг бол унтуулахгүй байх хэрэгтэй байгаа юм да. Зөвхөн 10 сая яс болох боломжтой. Энэ боломж бол 4 жилийн өмнө үүссэн л дээ. 100 мянган биткойн бол одоо урамшуул маягаар олгогдсон байгаа. 100 мянган одоо биткойн бол залхуу хүмүүст бол урамшуул маягаар очсон байгаа. Ингээд цаана цөөхөн биткойн үлдэж байна л да. Маш бага цаг үлдсэн шүү. Сүүлийн 3-5 жилийн хугацаанд бол секунд өнгөрч байгаа юм шиг маш их хурдан өнгөрнө. Бид ингээд нүд ерөнхийн зур 4-5 жил болсон. Би одоо энэ бизнест одоо ямар яаж явуулах вэ гэж маш их сургамж авсан. Нэг зүйлийг л аягүй сайн сан. Надыг хэн өрсөн шиг раз надыг өрсөн. Таны хэн нэг нь энэ бизнест өрсөн байгаа. Бүгд л ингээд танихгүй хүмүүстэй ингээд ярих сонирхолтой байдаг тийм. Хин нэг нь одоо яг мэдгүй санамсаргүйгээр ороод ирсэн ч гэж магадгүй байна уу? Байхгүй. Хин ч баг. Та нарын энд байгаа хүмүүс хин нэг нь найз чинь ч юм уу гэр бүл чинь хийсэн байгаа шүү дээ. Та ингээд эргэн тойрноо харих юм бол яг энэ ингэж л ажилдаг. Энэ бол одоо MLM маркетинг маш их чухал зүйл байгаа. За бүгд бол ингээд өнөөдөр бизнес нэгдэл маргааш сайтан болно гэдэг ингээд буруу ойлгодог тийм хүмүүс байдаг. Энэ бол буруу. Маркетинг бол одоо яг энэ MLM гэж ажилладаг. За энэ бол хүлээлт биш. Та өнөөдөр ямар нэгэн зүйлийг хийсэн бол бүгдэнд өөрийнхөө мэддэг таньдаг бүх хүнд одоо хэлэх хэрэгтэй. Хэрвээ тэд сонсохгүй бол тэр хүнээс хин нэгэн хүнийг хэлэх танилцуулах талаар ярих ёстой. Тэр хүн ч өсөхгүй мах. Хин нэг нь сайтан болохыг хүсэж л байгаа шүү дээ. Нэг асуулт бол тэр олон хүндээс би хүснэ гэдэг ингээд асуув. Би гээд гараад ирж дээ. Тэгээд асуугаад явчих болно. Хин их ярьж байна. Тэр хүн ялах болно. Энийг нөхөж авах боломжтой. Хин нэг хүмүүсийг сургаж явахд заахд бол маш сайн амарчин айрамд байгаа юм шиг. Маш сайн сурах. Хүн болгоныг юм нарийн шалгуураар сонгож авах хэрэгтэй. Гоё чимэглэлийн зүйл хийж байгаа юм шиг хандах хэрэгтэй. Яг танд зориулж, зөвхөн танд зориулж энэ бизнесийг санд болгож байгаа хүмүүс ч таарж байгаа. Энэ санааг бол та байнга санаа мартаж болохгүй. Зарим нэг залхуу хүмүүст итгэх хэрэгтэй. Миний хэлэхээр бол хизээч ажиллаа зогсоож болохгүй. Бүгдийг хайж орхих үйлч гарч иж магадгүй. Та яг энэ чиглэлд ингээд өөрөө сайн ажиллах юм бол хизээ нэгэн цаг биткойны ханш нэг нь 100 мянга, 200 мянган доллар болно. Би Rust уцтаад би Доминиканд байна гэдэг ярьж байсан л та. Биткойны ханш гэж яг 170 доллараас доош хэмжсэн. Хүмүүс юу ярихаа мэдхээ болсон. Rust уцсан. Юу болоод байна гэд ойрсон. Гэхдээ чи яасан баярлах хэрэгтэй шүү дээ. Чи мөнгө л олоод байгаа шүү дээ. Би чам дуулаад энэ чи яагаад ингэж гэсэн. Чи өчигдөр хэдийг олсон бэ гэсэн чи 1000-ыг олсон. Нэг биткойн 175 доллар болсон. 10,000 хүрэн штэ яванд. 5.5 биткойн олцоод байх чинь гэсэн. Нэг л өдөр биткойны ханш 20,000 хүрсэн. Тэгээд би өдөрт хэдийг олсон байл. Тэгээд яг тэр үед микрофон аяад тайзан дээрээс буулаа.